2024 оны 3 сарын 1-нд 26 настай ачааны машины жолооч Сидней Томас Second Street гүүрээр гарч явах үед бүх зүйл буруугаар эргэжээ. Пикап загварын машин эсрэг талын урсгалаас гинт гарч ирэн түүний машиныг мөргснөөр аимшиг тосол гарч ачааны машин Ohio голын гүүрнээс 40 минутын турш дүүжлэгдсэн байна. Сидней өөрийгөө өөхөх гэж байна гэж бодсон бөгөөд суудлын бүсээ тайлаад гол руу үсрэх талаар хүртэл бодоод амжижээ. Өмнө нь Сидней цэрэг байсан учраас цэрэгт сурсан чадвараа ашиглаж өөрийгөө тайван байдалд байлгаж залбирсан байна. Эцэст нь гал сөнөөгчд ирж түүнийг аюулгүй болгон машиныг нь татаж гаргасан байна. Хожим нь уг хэрэгт буруутай пикапны жолоочийг хид хідэн зүйл ангиар ялсан. Сидней түүнээс хойш хүргэлтийн ажилдаа иргэн оржээ. Энэхүү аимшигт хяналтын камерын бичлэгт нэгэн эр Калифорни мужийн Angeles Crest хурдны зам дээр 2004 оны Subaru Forester XT машина жолоодан явсан бөгөөд энэ зам нь далайн түвшнөөс дээш 2133 м өндөрт байдаг байна. Ийм өндөр уулын зам дээр явахдаа анхааралтай жолоодох нь маш чухал. Нэг л анхаарал сарниул агшин зур бүх зүйл буруугаар эргэж болзошгүй бөгөөд яг ийм зүйл энэ эрд тохиолдсон юм. Жолооны цаанаас тэрээр утсаараа байгалийн сайхныг бичиж яв. Тэр бичлэгээ дуусгаад хурдаа огцсон нэмж давхисан боловч энэ нь хурд нэмэх газар биш байв. Үзэгдэх байдал хязгаарлагдмал түнэлийн төгсгөлд юу хүлээж байгааг тэр огт мэдэхгүй байв. Түнэлээс гарахад огцом эргэлт таарч тэр хүчтэй эргэлтээс болж жолоодлогоо алдсан юм машин хавцлаас доош өнхөрж эхлэв. Гэвч гайхамшиг тохиолджээ. Ус зайлуулах бетонн давцсан дээр түүний машин тогтож тэр амьд гарсан байна. Энэхүү хяналтын камерын бичлэгт Пенсильвани мужийн Рейдинг хотод таксины жолооч Ральф Гихер ээлжийн ажлаа хийж буй энгийн үйл явдлыг буулгасан байна. Энэ нь түүний даваа гарагийн 16 цаг 30 минутанд эхний үйлчлүүлэгчээ аваад гэрлэн дохион дээр зогсож арын суудлал дээр зорчигч сууж яваа нь харагдана. Гэвч агшин зур нөхцөл байдал өөрчлөгдөв. Зорчигч буу тулган Ральфаас бүх зүйлээ өгөхийг шаарджээ. Юу болоод байгааг мэдсэн Ральф маш ихээр сандарч буй түүний дууны өнгнөөс сонсогдож байна. Малгай өмсөж, маск зүүж, нүрээ халахсан дээрэмчин түүнээс гар утас төрөвчөө өгөхгүй бол өвхөн гэж мэдэрэй гэж сүрдүүлж байна. Яг арт талд нь цагдаагийн машин явж байсныг дээрэмчин анзаарсангүй. Ногоон гэрэл ассан ч Ральфийн машин хөдлөхгүй байгааг анзаарсан цагдаа машинаасаа бууж шалгахаар ирсэн нь санаандгүй дээрэмчнийг барьсан юм. Дээрэмчин олон гэмт хэрэг үйлдсэн тогтоогдож түүнд зохих ялыг оноожээ. Энэ ачааны машины жолооч Францын Клей хотын ойролцоо хүргэлт хийж явх үед түүний хяналтын камер аимшигт отолд хийж байсныг бичиж авчээ. Хурдны зам дагуу олон дөрвөгчид ачааны машиныг зогсоохын тулд мод тарьж зам дээр тавьж хаалт болгон ашигласан байна. Эдгээр цагаачид ачааны машиныг дээрэмтэх гэж байсан. Маргааш өглөө нь цагдаад баригдахгүй тулд бүтлгүйцсэн дээрэмчид дөрвөгсдийн хуарангаасаа зүгтсэн байв. Тэд кабин руу чулуу, бетоны хилтэрхий шидсэн бөгөөд хоёр чулуу салхины шилийг цохиж хагалсан байна. Ачааны машины жолооч Мик хожим нь энэ дээрэмчдийн гарт амиа алдах юм гэж бодсон гэжээ. Эмх самраагүй байдал үүссэн ч Мик зам дээр тавьсан модыг дайрч гаран цааш явсан. Тэрээр нүүрэндээ гэмтэл авсан бөгөөд ачааны машинд нь $3,000 хохирол учирсан байна. 2020 оны 1 сарын 3-ны үүрээр хяналтын камерт ачааны машины жолооч эхнэрийнхээ хамт Мексикийн хилээр нэвтэрч явахдаа хид хідэн хүн машинаасаа буун зам дээр ухтан зогсож байхдаа таарчээ. Жолооч зогсолтгүй тэдний хажуугаар гарч явах гэтэл өөдөөс нь нэгэн машин тулж ирэн зам таглаж зогссон юм. Энэ үед дээрэмчид цонхыг нь хүчтэй балгаж хаалгыг нь хүчээр онгойлгохыг оролдсон. Энэ нь тээврийн хэрэгсэл хулгайлах, жолооч нарыг дээрэмдэх, магадгүй амь насанд нь халдах зорилготой зохион байгуулалтаа картелийн мафиудын хэрэгэлдэг замын хаалт тавих дээрмийн арга юм. Энэ жолооч зүгтэж чадсан ч картелуудын гараас хүн бүр тийм ч амархан зүгтдэггүй. 2020 оны Америкийн Индиана мужаас гаралтай шувуу судлаач Логан Ховард, Аарон Фейзанд гэх хоёр залуу Мексикийн алслагдсан замаар халуун орны шувуудын зургийг авахар явж байжээ. Гинэт нэг машин тэдний араас хурдтайгаар гүйцэн ирж тэднийг зогсоогоод зэвсгэлсэн этгээдүүд машиныг нь бүсэлж тэднийг тагнуул эсвэл нууц ажилтнууд биш эсхийг нягтлсан юм. Тэд түрэмгий байдлаар тэднийг байцааж эхэлсэн байна. Тэдний нэр аяллаа зорилгыг шаардсны дараа картелийн гишүүд сэтгэл хангалуун байж тэднийг сулсан бололтой. Тэд картелийн мафиуд байсан уу эсвэл картелуудтай тэмцэж буй иргэний эргүүл байсан эсхийг мэдэхгүй юм.
2020 оны 8 сарын 18-нд Тейлор гэх хүн Напа мужийн 128 дугаар хурдны замаар явж байхдаа ойн төмөр дайрсан замаар явхаас өөр аргагүй болжээ. Гал төмөр ердөө нэг өдрийн өмнө аянга цахилгаан болон хүчтэй салхинаас болж гарсан байв. Тейлор тэр замаар явх үед гал аль хэдийн хяналтаас гарсан байв. Түүний хяналтын камернаас хурдны замын хоёр талаар бүх зүйл шатаж буйн харагдаж байна. Өтгөн утаа эргэн тойрныг бүрхэж өдөр байсныг шүн мэт харанхуйлна. Тейлор бараг шатаж буй тамд явж байсан ч урагшлахаас өөр арга байсангүй. Тэр амьд гарсан ч хожимо тэр түймэрт 6 хүн амиа алдаж 5 хүн шархтжээ. Түймэр 45 хоногийн турш унтралгүй үргэлжилсэн бөгөөд эцэст нь 141,645 га талбай шатсан байна. 2022 оны 2 сарын 26-нд Чили улсын Колина хотын ойролцоо жолоочийн хяналтын камер хурдны зам дээр машин дээрэмдэхээр завдсан бичлэгийг бичиж авчээ. Урд талын цагаан машин түнэлд ормогцоо зогсож дотроос нь 4 зэвсгэлсэн этгээдүүд гарч ирдэг. Гэвч жолооч эхнээсээ л болгоомжлон аюулгүй зай барьж явсан байв. Буутаа этгээдүүд машинд ойртох үед жолооч хурдаа нэмж цагаан машины хаалгыг мөргөж аюулгүй газар руу зүгтжээ. Түүний самбаачлах хурд сонор сэрэмж нь энэ дээрмээс аюулгүй мултрахад тусалсан байна. Өнөөдрийг хүртэл машин хулгайлахаар оролцсон дээрэмчид баригдсан эсэх талаар мэдээлэл алга байна. Reddit дээр нэгэн хэрэглэгч хурдны зам дээр нэг залуу явж байсан ачааны машин руу ундаг дугуйгаа шиджээ гэсэн гарчигтай сэтгэл түгшээсэн видеог нийтэлжээ. Энэхүү камерын бичлэгт ачааны машин гэрэлтүүлэггүй хурдны замаар явж байтал нэгэн эр гарч ирээд ундаг дугуйгаа ачааны машины зам руу шууд түлхэж байгаа нь харагдана. Гэсэн ч жолооч бараг хариу үйлдэл үзүүлэлгүй ачааны машиныг тогтвортой жолооджээ. Энэ нь дээрэм хийхийг оролцсон оролдлого байж магадгүй юм. Хэрв жолооч сандарч жолоодлогоо алдсан бол машин онхолдож ачиж явсан ачаагаа дээрэмдүүлэх байсан байх. Кентаки мужийн Педука хотын цагдаагийн хяналтын камерын бичлэгт асар том аянга бууж 2 өөр цагдаагийн машины камер үүнийг бичиж авсан байна. Эхний цагдаагийн машин хол байсан бөгөөд бичлэгт тэнгэрт цахилгаан цахиж буйн харагдаж байна. Гэвч 2 дахь цагдаагийн машины бараг л урд талд нь аянга буужээ. Аянгийн дуу чимээ гэлбан үнэхээр гайхмаар. Аз болоход нэг ч хүн гэмтээгүй аюулгүй өнгөрсөн байна. Магадгүй энэ бол хүний амьдралд ганцал тохиох мөч байсан баг. Энэхүү камерын бичлэгийг нэгэн Reddit хэрэглэгч нийтэлсэн байна. Таксины жолооч зорчигчдыг аваад явж буйн харагдана. Эхэндээ бүх зүйл хэвээ мэт санагддаг. Дараа нь урд талын зорчигчийн суудал дээр сууж явсан эр гинэт жолооны хүрдийг шүүрч хүчтэй татаж таксиг хажуугаар явж байсан ачааны машин руу шууд мөргүүлдэг. Таксины жолооч бүрэн жолоодлогоо алдахаас өмнө машинаа зогсоож байна. Урд сууж явсан эр даруй машинаас үсрэн бууж зүгтдэг. Жолооч түүний хойноос хэсэг хугацаанд хөөв. Энэ нь даатгалаас мөнгө авах луйврын оролдлого байсан байх магадлалтайч камер бүх зүйлийг бичиж жолоочийн гин бурууг нотолсон байна. Хамгийн хачин зүйл бол арын суудалд хүүхдүүд болон эмэгтэй хүн байсан бөгөөд энэ нь ашиг олохын тулд бүхэл бүтэн гэр бүлээ аюулд оруулсан гэсэн үг юм. Сэжигтэн баригдсан эсэх нь тодорхойгүй байгаа ч жолооч самбаачлан машинаа аюулгүй зогсоосон нь олон хүний амийг аварсан байна. 2024 оны 9 сарын 24-нд Москвагийн ойролцоох Восток М12 гэх төлбөртэй зам дээр аимшигт осол гарсан. Татарстанаас гаралтай 25 настай бизнес эрхлэгч Малой гэх залуу хар өнгийн Audi RS5 машинаараа цагт 180 миль хурдтайгаар давхиж байгаад аимшигт осол гаргадаг. Хяналтын камерын бичлэгт ачааны машин зүүн тишээ игнэгээ солих үед Audi төсөөлшгүй хурдтайгаар ачааны машины араас очиж мөргсөн дүрсийг буулгасан байна. Цохилтын хүч Audi-г ачааны машины доор оруулж дээврийг нь бүрэн сүтгэжээ. Ослын үед Audi 165 км/цаг хурдтай явж байсан нь хууль ёсны хурдны хязгаараас 2 дахин их байв. Аврагчид хэргийн газар ирж жолоочийг мөргөлдсөн машинаас гаргасан ч тэрээр амиа алдсан байсан гинэ. Цагдаа нар ослын газрыг шалгахад машин улсын дугааргүй байсан ч машины тээшинд дугаарыг нь нуусан байсан юм. Малой болгоомжгүй жолооддог гэдгээрээ алдартай байсан бөгөөд 100 орчим замын хөдөлгөөний дүрм зөрчиж 100 мянган рублийн торгуультай байсан байна. 2013 оны 4 сарын 29-нд Афганистаны Баграм агаарын баазын ойролцоо явсан жолоочийн хяналтын камерт аимшигтай үйл явдал бичигджээ. Боинг 747-400 ачааны онгоц 7 багийн гишүүнтэй Дубай руу хөөрсөн байв.
Аврах том онгоцонд 94 тонн ачаа байсан бөгөөд тус бүр нь 12-оос 18 тонн жинтэй 5 ширхэг хуягт цэргийн машин ачсан байв. Онгоцыг газраас харахад бүх зүйл хэвэн мэт харагдаж байв. Гэвч хөөрсний дараа удалгүй онгоц хазааж урд хэсгээрээ газар унаж асар том дэлбэрэлт үүсгэв. Хөөрөх үед дутуу бэхэлсэн нэг хуягт машины бэхэлгэн салж онгоцны 2 гидрийн системийг гэмтээснээр онгоц хяналтгүй болж сүрсэн байна. Багийн 7 гишүүн бүгд амиа алджээ. Мөрдөн байцаагчид үндэсний агаарын ачаа тээврийн компани ачаагаа стандартын дагуу ачиж бэхлээгүй бөгөөд онгоцны даац хэтэрсэн байсныг тогтоожээ. Энэхүү хяналтын камерын бичлэгийг Чили улс дахь нэгэн пикап машинаас авсан байна. Жолооч хурдны зам руу орох эргэлт рүү ойртон ирэхэд урд талын машин хурдаа сааж эцэст нь зогссон байна. Дараа нь машинаас зэвсгэлсэн 2 этгээд гарч ирэв. Эхлээд жолооч ухрах гэж оролдсон боловч ард нь өөр машин байсан тул чадсангүй. Гарах цорын ганц арга бол урагшлах явдал байв. Тэрээр дээрэмчдийн машиныг мөргөж гол зам руу орсон байна. Мөргөлдөөний үеэр дээрэмчдийн машины тоормзны гэрэл асаастай байсан ч пикап машинд бараг нөлөөлсөнгүй. Бичлэгийг хожим нь дээрэмчдийг барихын тулд интернетэд байршуулж цагдаад мэдгдсэн байна. Хэдхэн хоногийн дотор машины жинхэнэ эзэмшигч нь машинаа таньсан байна. Тэр хүн машинаа хэдэн өдрийн өмнө хулгайд алдсан байжээ. Цагдаа нар хулгайлагдсан машиныг ашиглан дахин гэмт хэрэг үйлдэхийг завдсан хэрэг гэж дүгнсэн байна. Аз болоход пикапны жолооч хурдан сэтгэж илүү муу нөхцөл байдалд орохоос өөрийгөө аварсан юм. Нью Мексико мужийн Шипрок хотод ачааны машины жолооч ачаагаа хүргэж өгөхөөр явж байтал улаан өнгийн пикап машин түүний урдуур дарж иргсэн. Ачааны машины жолооч улаан машин руу сигналцсан том алдаа болсон юм. Пикапны жолооч бухимдаж ачааны машины араас хөөж гүйцэж ирээд түүний араас мөн сигналцсан байна. Пикапны жолооч түүнтэй үзэлцгийг хүсэж байгаа нь илт байна. Ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрсэн ачааны машины жолооч машина жолооцсоор цагдаа руу залгаж пикап машины улсын дугаарыг хэлж яриагаа үргэлжлүүлсээр байв. Энэ хооронд пикапны жолооч гинэт гүйцэж төрүүлж ирэн ачааны машины салхины шил рүү шууд бууджээ. Гүйцэж төрүүлсэн пикап машин эсрэг урсгалд орон ачааны машины хажуугаар дахин өнгөрөхдөө түүн рүү 2 дахь удаага буутсан байна. Пикапны жолоочийг эцэст нь баривчилж ялалсан гэсэн мэдээлэл байгаа боловч эцсийн үр дүн нь тодорхойгүй байна. 2017 оны 11 сарын 19-нд Флорида мужийн Клирвотер хотын 2 цагдаа North Keene Road гэх зам дээр зогсож байхдаа үнэхээр солиотой зүйлийг бичиж авчээ. Жижиг онгоц осолдож хурдтайгаар тэдэн рүү чиглэн унаж байв. Онгоцны баруун далавч мод мөргөж онгоц хяналтаа алдаж замын хажуу руу унсан байна. Хэдхэн минутын өмнө 61 настай нисгэгч Марк ойролцоох нисэх онгоцны буудлаас нэгэн зорчигчтой хөөрсөн нь тэр байв. Хөөрсний дараа удалгүй онгоцны хөдөлгүүр ажиллагаагүй болсон байна. Марк яаралдаа тусламж хүсч нисэх онгоцны буудлал руу мэдэгдсэн боловч нислэгийн зурвас руу буцаж чадаагүй. Хөдөлгүүр ажиллахгүй байсан тул Марк ойролцоох зам дээр яаралдаа буулт хийхээс өөр аргагүй болсон байна. Гайхамшиг тохиож онгоцны ослоос Марк болон түүний хажууд сууж явсан зорчигч бага зэргийн гэмтэл аван амьд гарсан бөгөөд ойр хавьд хүн амтан бэртэж гэмтээгүй байна. 2021 оны 5 сарын 10-ны шөнө таксины жолооч 67 настай Паул Лао шатхуун түгээх станц дээр зогсов. Тэрээр шатхуунаа дүүрхэнгээ машинаа угааж байсан юм. Гэтэл гинэт машины арын хаалгаар нэгэн гэмт итгээд орж ирэн Паулд буу тулгаж төрөвч болон эд зүйлийг нь нэхэв. Камерын бичлэгт буутаяр Паулын мөнгийг аваад машиныхын түлхүүрийг нэхэж байгаа нь харагдана. Паулыг машин нь түлхүүргүй гэж түүнд тайлбарлахад гэмт итгээд буугаар түүний нүүрлүү хүчтэй цохиж хамрыг нь хугалжээ. Энэхүү харгас халлага Паулд бие махбодын ноцтой гэмтэл учруулсан. Мөн энэ тохиолдол нь шөнийн ээлжийн таксины жолооч нар хэр аюултай нөхцөлд ажилдгийг харуулж байгаа юм. 2016 оны 1 сарын эхээр Английн Ланкастер хотын иргэн Кристофер гэрлүүгээ харж явах замдаа санаандгүй осолд орсон юм. Тэрээр 96 цаг км хурдтай явж байхдаа эсрэг эгнээнд байгаа өөр нэг тээврийн хэрэгслийг гүйцэж төрүүлэхийг оролдож буй BMW маркийн машин шууд түүн рүү чиглэн ирж байхыг харжээ. BMW хурдаа сааруулсангүй. Үнэндээ хурдаа нэмж урдаа явжсан машиныг гүйцэж төрүүлэхийг оролдсоор байв. Кристофер тоормзоо огцом гიშгэхэд тоормс нь түгжигдэж машин нь замын хажуу руу унжээ.
Түүний унаж явсан авсаархан Toyota Yaris машин цохилтын ихэнх хэсгийг өөр дээрээ шингээж, Кристофер баг зэрэг хөхөрсөн, хавирсан хөнгөн гэмтэлтэй гарчээ. Хэрэв BMW ирлүү хурдан явж байсан бол байдал бүр дордох байсан юм. 2025 оны 2 сарын 26-нд Луизиана мужийн Бэтон Роуж хотод нэгэн оройн кикбоксing бэлтгэлээ дуусаад гэртээ харж яв. Бичлэгдээр тэр гэрлэн дохион дээр зогсож байна. Эргэн тойрон бүх зүйл хэвийн харагдана. Уулзуураар хар машин зүүн тийш эргэж байх хорд нүд ирэмхийн зуур нэгэн мотоцикл 160 миль цагийн хурдтайгаар ирж хар машиныг мөргсөн байна. Цохилт маш хүчтэй байсан тул хар машин тэр даруй шатжээ. Мотоциклийн жолооч газар унаж шатаж байсан байна. Энэ ачааны машин Мексикийн хурдны замаар явж байсан юм. Жолооч болон түүний туслах хоёр ердийнхөөрөө ачаа хүргэлтэнд явж байна. Хяналтын камерын бичлэгээс харахад эхэндээ бүх зүйл хэвээ мэт санагдаж байсан ч гинэд хоёр машин тэдний урд зам хаан зогсов. Зэвсэгт дээрэмчэд хормын зуур үсрэн гарч ирж ачааны машин руу буу тулгаан сүрдүүлдэг. Дээрэмчэд буу чиглүүлэхэд ачааны машины жолооч туслах хоёр тэд даруй гараа өргөн бууж өгөв. Өөр нэг дээрэмч нь жолооны ард үсрэн сууж жолооч түүний туслах хоёрыг замын хажууд орхисон байна. Ингээд тэд нүд ирэмхийн зуур машинаа ачаатайгаа хамт дээрэмдүүлжээ.